Эдрийн 9 жавар эд тачигнаж байхад ч хөлдөө цаймент дээр 8 цаг зогсдог Нарантул захын худалдаачдын амьдрал төсөөснөөс ч хүнд. Хөлдөө хонь ямааны арьсан дагтагтээ өмссөн ч хөлж индүүлнэ. Хаяа нааш цааш холхих халуунцаа очлохоос өөр дулаац гарга байхгүй. Нарантул захад 23 жил худалдаа хийж байгаа содом дард өвлийн хүтэн жавар хэдийн хэцүү зүйл байхаа болжээ. Нас дал шүргэж яваа түүнийг захад худалдаа хийхийг хөөхтүүд нь эсэргүүцдэгч зөрүүд занг нь дийлдэггүй аж. Гэрт зүгээр суувал ачцайг харна. Эсвэл бие чагнаж өвчин ороочихно. Тэрний оронд өглөө бүр зах руугаа ирээд залуучуудтай буужигнаж байвал хөгшөрснөч анзаардаггүй юм хэмээн ярьж суус юм а. Ингэж даарч хөрч хөдөлмөрлөж байгаагийнхаа хариуд тэтгэвэр хизээ буухвал хизээ нэмэгдэх бол гэж санаа зовлгүй амьдарч явна. Энэ дээрээс би хүүхэд мөнгөд хардгүй. Хүүхэд мөнгөд харж яах юм? Өөрснөөсгөө өгсөн болоо шүү дээ. Тийм үстэй. Өөрөө эндээ бизнесээ хийгээд. Тий. Гэрч сууд өвчин тусна. Тэгээд энд доороос хүүтэн гээд удаан сугаар гайгүй. Тэр тэгтий байж шүү дээ. Тэрнийг өмс. Тий. Ямаа арьсан тэгтий байж шүү дээ. Хавда нас хэд үрж? Би юу? 70 сурж ин да. Сая тэтгэврээ авцсан уу? Аваагүй. Аваагүй баг. 3 сард нэг мөс аваа. 3 сард чинь нэг их насны ишиг авна. Одонгийн мөнгө авна. Тэгэл тэтгэвртэйгээ нийлүүлээ мартаг давна. Эндээсээ ер нь та хувийн хаяг болгоод идэх юм уу? Хувь болгоод бай. Хүүхдүүд нэг зулгаагаад аваад байх юм байдгүй мөө. Тэгээ намайг гэртээ суу гэдэг. Би гэр цуухгүй. Би гэр цууд үгүй. Яах юм бэ? Өдөр нэг унтчихна. Сөн нойр өрөхгүй. Тэр өндрөд энэ ингээ хамтаатайгаа шуугаад ингээд байжсэн жаргад үсттэй. Одоо юу зарддаг ер нь? Одоо тэр хүүхдийн гутал бай. Энэ цаатлын гутлууд бүгд орох уу? Бүгд орно. Та бараагаа өөрөө татдаг. Өөрөө татна. Урагш явж юу? Тий. Манайхнаас загтар зогсдог хүн байхгүй. Би л дуртай сайндаа ингэ зогсож байгаа. Гэртээ хэдүүл явах уу? Гэртээ дөрүүлээ. Бэртэйгээ хөөтэйгээ нэг хөөхөдтэй ингэ тавал. Эндээсээ бол авчаа тэтгэврийн тэртээ Хөрөхгүй. Нэмэгдсэн энэ төр гэл хүмүүс нэмэгдсэн гисэн. Нэмэгдсэн байх уу? Би 3 сард л авна. Март 8-наар одоо загтар дээр дэргүү цагаан сарын дараа амрна шүү дээ. Тий. Тэгээд яг хөдөө юунд нэг хэдэ аяга маяга энийг юу ясаа тэгээд байж лээ. Энэ л одоо амтны цай маа уу чод идэх болох ба 2 дугаар хадны давг шаазаа авчирсан. Уг нь 2-нд явах байсан хэл хаацсан. Яваач хэрэггүй баг. Өвчнөр дал хурж явах хүн урагшаа яваад бараа мараа татаад явхад хүндрэлтэй биш үү? Байхгүй. Зөөр байхгүй. Ямар байдгийг мөнгөд хожаа чихэлгч шүү дээ. Тэдийг авлаа гэж цаасан дээр биччихнэ. Тэгээд хожаа мөнгөд хожаа чихэлгч шүү дээ. Өөрөө харж байгаа л төрөлжүүлээд. Тэр хөдөлмөрт бол нас хамаагүй. Тий, нас хамаагүй. Хөдөлж чадчихлаа. Гэр цуугаад өвчин туссан шүү дээ. Нарантул захын лангуун дээр өглөө 10 цагт ирээд ороод 6 цагт тардаг. Дал шүргэж яваа хүний хувьд хүнд ажил боловч энэ ажил нь түүнийг өөрийн гэсэн орлоготой бас хөө сэтгэлээрээ залуу багтан тусалдаг тухай ярьж байсан юм. Сурсан ажил, дассан газар гэдэг заавал тухтай дулаан байх албагүй. Өглөөс ирээд тэр газар руугаа яарч байвал тэндэл үлдэх ёстой гэх ганц зарчмаар 23 жил худалдагч хийж буй түнд 70 нас хөгшөнд тооцогддгоо ачаа.